Натуримын бүтээгдэхүүнүүдийг 1 удаа ревю хийсэн, 2 удаа ревю хийсэн. 3 дахь бас хийхгүй бол үнэхээр болохгүй нэ, ямар ч олон гоё шинэ бүтээгдэхүүн гардаг юм байна. Сайн уу? Ану байна. Энэ удаагийн видеоор би та нартай арьс арчилгааны Натурын брендийн энэ 4 бүтээгдэхүүний ревюг хуваалцах гэж байна. Зөвхөн YouTube дээр арьс арчилгаа ийм гоо сайхан холбоотой мэдээллүүдийг хүргэхээс гадна би яг ийм төрлийн агуулгуудыг хийдэг тусдаа ийм Instagram хаяг бол нээсэн байгаа. Яг Ану харч үзье beauty гэж яваад орох юм бол яг арьс арчилгаа үүсэх. Ер нь ингээл гоо сайхантай холбоотой өөрийнхөө сонирхож байгаа, хийж үзэж байгаа бүх юмнуудыг бол тэр Instagram хаяг руу бол хийж оруулдаг. Тэгэхээр ийм төрлийн сэдвүүдийг сонирхдаг хүн байгаа бол тэр хаяг руу маань орж follow дараарай хэрэг Instagram ашигладаг бол. Энэ удаагийн энэ 4 бүтээгдэхүүнийг бол би зүгээр яг арьс арчилгаанд хэрэглэх байсан бол яг нэг дор хэрэглэж байгаа бол ямар дараалалаар хэрэглэх вэ гэдэг дараалалаар нь ингээд танилцуулаа явчих юм бол хамаагүй эвтэйхэн байх гэж бодлоо. За эхнийх нь Fermented Camellia Creamy Cleansing Oil. Энэ бол Натурын брэндээс гаргасан анхан шатны цэвэрлэгэнд ашиглах зориулалттай хамгийн эхний бүтээгдэхүүн. Fermented буюу яг ингэж нэрсэн билүү. Ийм орц нь угаасаа өөрөө яг арьс арчилгаанд эсвэл айгүй тийм од болж орж ирээд байгаа орцуудын одоо арга барилуудын нэг орц биш л тийм. Бүх юм л fermented болгоод байгаа шиг байна. Ер нь ямарсан ингэж үзэхээр яг хүчийг нь ер нь улам нэмээд байгаа гэж үздэг юм байна л да. Тийм утгаараа яг юм Susan Yara өөрөө Натурын брендийн үүсгэн байгуулагчтай нэг өөрөөс тэрэндээ айгуу дуртай байсан гэж байсан. Энэ нэг creamy cleansing oil-ыг сүүлд энэ оны дундуур гарлуу та. Хамгийн сонирхолтой нэг зүйл нь задлаад ингээд үзэхээр oil гэмээргүй. Шингэн тос биш, гэл шиг гарч ирдэг. Энэ тюбнээс ингээд шахаж яхад гээлэн боловч ингээд 2 гарынхаа дунд ингээд хавсраад ингээд үзэх юм бол яхахгүй ингээд эргээд хайлаад зөөлөн бүтц рүү бол орж ирдэг л дээ. Тэгээ яг нүүрнийхээ цэвэрлэгээний шат руу ороод яг ингээд нүүрэн дээр гой массажлж өгөө цэвэрлээд ингээд нөгөө нүүрэн дээр байгаа бүх бохирдлыг аваад мейкап, нарны тос, оршны бохирдол бүгдийг ингээд хөдөлгөөд эхлэхээр үндсийг ингээд салгаж хөдөлгөж байгаа нь ингээд мэдрэгддэг. Би яг өөр бас бүтээгдэхүүнүүдийг ингээд ашиглаж байхдаа миний сормоос айгүй сайн тогтдог байхгүй юу? Тослог юм. Энийг ашиглаж байхад шууд ингээд нөгөө ави арилахын одоо тийм сормоосаа одоо цаг нь болцсон байгаа үед л буулгах гэж нүднийхээ дээгүүр ингээд жоохон хөнкөө ингээд эхлэхэд угаасаа салаа авчдаг. Нөгөө нүүрнээс ингээд буух дургу, арилах дургу юмнууд биш үү? Тэдрийг айгүй сайн арилгадаг төрлийн тоснуудын нэг юм байна да гэж бодсон. Linoleic Rich Oils гэж амтал хэрвээ андураагүй иймэрхүү нөгөө хуурай төрлийн тос. Тийм болохоор нөгөө нэг нүрийг чинь ингээд нэг тослогтуулаад ингээд нөгөө тослог арьстай хүмүүс дээрээ ингээд тос дүрх дургуйдаг ч улам тослог юм хэрэглэх дургуйдаг штэ. Тийм нөгөө нэг дургу өргөмөр тийм мэдрэмжийг бол өгөх учиргүй. Надад бол тийм хүнд муухай мэдрэмжийг өрөөсөө энэ тосол өгөөгүй. Айгүй амархан юм өсчдөг. Дороо ингээд цайгаад эхлэхин дээр 2 дахь шатандаа шууд арьс одоо усаараа ингээд цэвэрлэж эхлэхээр дороо бас ингээд цэвэрлэгдээд ороод ирдэг. Гэхдээ би энэ бүтээгдэхүүний араас заавал 2 дахь шатны бүтээгдэхүүн, одоо 2 дахь шатны цэвэрлэгээний бүтээгдэхүүн бол заавал хэрглэж байгаарэ гэж зөвлөмөр нь. Хичнээн нөгөө нэг нүрээ ингээд усаар ингээд цэвэрлээд ингээд исэн ч гэсэндээ миний одоо нөгөө энгийн хуурайд барьсан, баг энгийн л те хэвийн хуурайд барьсан дээр бол жоохон ингэ юм үлдээд байгаа юм шиг хальтын мэдрэмж бол төрдөг юм байлаа. Тэгэхээр огт тийм мэдрэмж үлдээхгүй гэвэл бас үгүй санагцсан. Дангаануудаа ганцхан энийг цэвэрлэгчээ одоо болгож жишээлэн гэвэл хангалтгүй. Энэ бол яг анган шатны цэвэрлэгээ яг ихний тэр нөгөө тосон суурьтай бохирдлуудыг чинь айлах зориулалтай бүтээгдэхүүн учраас араас нь 2 дахь шатны цэвэрлэгээ бол заавал хийж явах хэрэгтэй юм билий. Гэхдээ гоё юм технологи шингэсэн савлгаан ч ямар хөөх юм бол яг өнгөтэй. Тэгээд nëсэ би өөрөө Натурын брендд нөр айгуу дуртай учраас надад бас энэ айгуу тийм гоё bias тийм мэдрэмж өгöd байгаа. Хоёрдугаарт серумын ашиглах бүтээгдэхүүн. Azelaic Topical Acid 10%. Azelaic хүчил гэж байгаа штеп. Хэрвээ 2020 он niacinamide-ийн жил байсан бол витамин B3 бүр хүн болгон niacinamide-ийг ярьжсэн. Тийм жил байсан бол 2021 он бол Azelaic хүчлийн жил гэж нэрлэж болно. Яг энэ Azelaic Topical Acid нь өөрөө яг Натурынхаа өөрсдөө зэрэгцээд яг юм 5 одоо ийм хүчлийг бол зэрэг гаргасан байхгүй. Нэг нь энэ. За бас миний ярьсан хамгийн тохиромжтой нь юу юм бэ? Ер нь олон хүнд хамгийн хүртээмжсэн аль нь байх вэ гэд нэдэд бол харьцуулж үзэж байгаад би Azelaic Topical Acid-ийг авсан байхгүй. Azelaic хүчлийн нэг давуу тал нь юу гэхээр зүгээр товчхон хэлэхэд би Azelaic хүчлийн тухай дараа нь магадгүй тусдан илүү дэлгэнгүй видео хийх байх. Өөр антиоксидант үйлчилгээтэй витамин C, витамин одоо ретинол ям буцад нөгөө нэг идэвхтэй орцуудтай айгүй сайн тохирдог
айгу хүчтэй антиоксидант. Гэхдээ яг энэ нөлөөгөөрөө мэдээж хэрэг альфа арбутин ч юм уу витамин С-ийг бол заавал давж гарахгүй гэж магадгүй. Гэхдээ энэний нэг гой давуу тал нь яг ашиглаж байхад энэний гэдэг нөгөө азилын хүчлээ шүү. Азилын хүчлийн нэг давуу тал нь болохоор ашиглаж байх үед нөгөө арьс арчилгаанд үзүүлэх нөлөө нь арьсанд үзүүлэх үр дүн нь ретинолтой нэлээд төстэй гэдэг юм байна л да. Хэрвээ та нар ретинолыг мэддэг бол ретиноидуудын тухай би тусна видео хийжсэн шүү зэ. Тэрийг видеон дээр доор холбоч. Тэрийг хэрвээ сонирхож байсан бол үгүйс арьс арчилгааны алтан стандарт. Ерөөсөө ретиноид бол май. Яс гоё. Миний үс хамгийн дуртай орцууд. Гэхдээ ретиноидыг харамсалтай жирэмсэн болоод хөвгөл эмэгтэйчүүд ашиглахыг зөвлөдөггүй. Зөвлөдөггүй ч бараг хордог. Тэнгүүд үндсэндээ арьсаа арчилмаар байгаа эмэгтэйчүүдийг ерөөсөө тэр чигээр ретиноидоос хасаа явчихна да. Тэгэхэд азилын хүчлийг бол жирэмсэн болоод хөвгөл эмэгтэйчүүд бол ашиглаж болдог. Тэгэхээр энэний хамгийн том давуу тал нэг ретинол ашиглаж болохгүй байгаа, ретиноид ашиглаж болохгүй байгаа хүмүүс азилын хүчлийг бол ашиглаж үзэж болох юм байна да гэж миний олж харсан хамгийн том давуу тал тэр байгаа юм. За яг энэ бүтээгдэхүүний тухайд натуримын бүтээгдэхүүний тухайд бол azelaic topical acid гэсэн байгаа чинь энэ дотор багтсан байгаа нь бол яг өөрөө шууд азилын хүчил биш. Азилын хүчил болон нэг амино хүчлийн хоорондын дундах тийм орц юм байлээ. Тийм болохоор харьцангуй бас тогтвортой арьсыг эмзэгшүүлдэггүй. Яг цэвэр азилын хүчлэн жоохон тогтворгүй тэгээ жоохон эмзэгшүүлэх гэдэг юм байна л да. Зүгээр өөрчилж хэлэхэд topical acid гэсэн байлаа гэдэг нь шууд бас азилын цэвэр хүчил гэсэн үг биш шүү. Энэ жоохон нэрийг нь бол жоохон хүмүүсийг төөрөдүүлж штэ гэж надад санагддیں۔ Жоохон маркетингийн юм энэ дундуур нь бол орцсон байлээ. Шуудхан хэлэхэд тэгэхээр нэг тийм зөв практик бол биш натур юм. Би юм болгоно натурын бас зүг байтгүй юм байна. За тэгээ азилын хүчлийн одоо энэ деривативийнхаа 10% дээр нэмээд ниацинамид витамин С хоёрыг бас агуулсан байгаа. За яг энэ бүтээгдэхүүнийг би өөрөө хэрэгжилж явах явцад бол өөрөөр идэвхтэй орцуудтай энэ айгу сайн хамтарч одоо хосолж ажилтдаг болохоор би өглөөдөө чиргэлээд оройдоо чиргэлээд яваад байсан л та. Гэхдээ нэгэнт аль хэдийн өглөөнийхөө арьс арчилгааны үеэр витамин С ашигладаг. Оройныхоо арьс арчилгааны үеэр ретинол ашигладаг болцсон байгаа миний хувьд надад яг энийг нэмж арьс арчилгаандаа нэвтрүүлснээр нэг тийм илүү одоо давуу талыг би бол нэг шууд олж харсан гэж бол бодохгүй байгаа. Зөвхөн энэ зөвхөн миний нөхцөл байдал. Магадгүй та нарт витамин С тохирдгүй ч юм уу, ретинол тохирдгүй байгаа тохиолдолд бол азилын хүчлийн орцтой ийм бүтээгдэхүүн бол та нарыг аврах байх. Ямар ч тач шууд ийм давуу тал нь одоо миний ярьсан дээр илрээгүй байлаач гэсэн хэрвээ саний асуудал төрөө байсан бол бас энэ үр дүнтэй байх байсан байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ намайг хэрэгжилж явах явцад бол энэ намайг нөгөө одоо эмзэгшүүлээгүй, арьсыг маань өрөвсүүлээгүй, батг гаргаагүй, тогтөргүйжүүлээгүй, арьс маань хуулраагүй, арьсын өөрийн хамгаалтын бүрхүүлэл гэмтсэн зүйл болоогүй. Тэгэхээр ямар ч байсан сөргөөр бол нөлөөлөөгүй. Эргээр бол аль хэдийн би нөгөө витамин С, ретинолуудтай хамт хослуулаад хэрэгжилжсэн учраас миний санджсэн шиг одоо гинт гайхамшигтай зүйл бол болоогүй л дээ. Гэтэ би угаасаа тэрийг бол энэний буруу биш, аль хэдийн өөр идэвхтэй орсод хэрэгжилж байгаагийн нөлөө байсан гэж бол харж байгаа. За дараа нь хоёр тос үлдсэн. Эхлээд зохионы тосын яриа л да. Энэ бол multi-peptide eye cream. Бидний нөгөө нэг арьсыг ингэж булцгар болгож идэг. Ер нь арьсны индексийг ингэж барьж идэг үндсэн уурган пептидүүд юм байна л да. Тэрийг барьж идэг тоосоонуудынх нь одоо түүх хийдэн. Тэгэхээр би бас өөрөө нөгөө арьс арчилгаанда анхаарахаас гадна бас өөрөө нөгөө 20 хиттэй бас биш учраас ингээд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг илүү сонирхдаг болоод ирж байгаа маань гэсэн үүнтэй холбоотой байж магадгүй л дээ. Тэгэж бодож би юу гэх юм пептид гэсэн зүйлсийг хүш энэ юу вэ гэж ингэж анхаардаг болоод байгаа юм. Тэгэхээр multi-peptide eye cream гэхээр яг олон өөр пептид агуулсан зохион тос. Энэ бол яг натуримын одоо энэ удаагийн видеонд дурдж байгаа нудаас бол хамгийн одоо хуучных нь хамгийн анхных нь яг Susan Yara өөрийнхөө натурим гэдэг цуврал одоо брендийг энэ миний брэнд шүү гэж танилцуулах үед л энэ бүтээгдэхүүн гарчихсан байсан. Тэгэхээр одоо болтол яагаад энэ зохион тосыг туршиж үзэлгүй ингэж удаан хүлээж аваад одоо л дурч ийн вэ гэхээр би яг өөрөө нэг тийм зохион тос хүмүүс заавал хэрэглэх ёстой бүтээгдэхүүн гэж боддоггүй байхгүй юу? Тийм учраас ингээд нэг тийм зохион тос руу нэг тэгж байн хүрээд байдаггүй. Задад үзэх юм бол энэ ч гэсэндээ хамгийн бага хэрэглэгдсэн байгаа нь. Гэхдээ хэрэглэж болохгүй гэж бол боддоггүй. Хаяа зүгээр нэг ядраад ингээд ядарсан байгаа үед ч юм уу жоохон зохины орчимд гундаад ингээд ирэх юм бол зүгээр энэ тавиа ингээд жоохон юм булцгар булбур болох зорилгоор булбур гэдэг үг байдгүй. Болох зорилгоор ингээд нөгөө жоохон тижэл үгүй гэж бодох юм бол өглөөдөө бол энийг төрчдөг. Ялангуяа хэрвээ будаг мейкап хэрэглэх гэж байгаа бол
зохион тос дүрхчүүд бол тийм буруудаад байх юм байдаггүй. Пептидтэй тос учраас ч би нэг тийм онцгой хүү энэ миний зохины энийг бүр ингээд гайхалтай юм болгочлоо гэж юмар тэгэх тийм юм бол надад энэ тосноос л гарагддаг. Ер нь бол ямар ч натуримич гэлтгүй ер нь ямар ч зохион тос надад тийм зүйл их анзаарагдаад дэйдэггүй. Тийм болохоор миний хүлээлт нэг тийм угаасаа ч анхнаасаа ч өндөр байгаагүй. Гарч ирэхтэйчс нэг амар одоо ингээд дуусахаар дараагийнхаа одоо савыг нь гяс очиж авахгүй бол гэдэг авахгүй бол болохгүй гэдэг сэтгэл бол надад үлдээг. Гэхдээ ямар ч тач хэрглэж байгаад бол дуусах нь хэрвээ зохины тосн дуртай энэ хавьяндаа ингэж пептид ингэж яаж өгөх сонирхолтой тийм дуртай хүмүүст бол энэ бол мэдээж зүгээр гэж магадгүй. Бусдаар бол нөгөө заавал аваарай гэж би зохион тос энэ бол зөвлөхгүй юм. За энтэй нэг зохион тосон дээр нь суурлаад дараа нэг ийм тийшүүр тос гарсан юм. Энэ болохоор multi-peptide moisturizer. Хэдийгээр би зохион тосонд нөгөө нэг дуртай нэг тийм сүжигтэй биш боловч энэ тоос бол харин надад үнэхээр таалагдсан. Энтэй харьцуулахад арай хөнгөн, арай тийм шингэн дүү. Гэхдээ тэгсэн чинь multi-peptide пептидтэй учраас кремэн маягийн хэлбэрийн одоо бүтэцтэй. Бас яг миний одоо хуурай энгийн дүү арьсан. Ялангуяа хуурайч гэлтгүй энгийн арьстай хүмүүс айгуу зохимжтой энгийн тослог руугаа ч гэсэндээ байж болох бах. Тийм бүтэцтэй тос юм бэлээ. Хуурай арьстай хүмүүст бол өвлийн уйлалд бол хөнгөдөх бах. Энийг яг анх гаргаж байхдаа айгуу төгс зуны чигшүүлэгч шиг нэрлэдсэн баггүй. Би тэрийг яагаад зуны чигшүүлэгч гэдэг байгаа юм бол гэж бодож аваад загцсан байж яг хэрэглээд үзэнгүүт ингээд зуны чигшүүлэгч гэсэн юм биш гэж яг ухаарсан. Юу гэхээр би яг оройн арьс арчилгааныхаа үеэр арьс арч дуусчид хамгийн сүүлийнх нь арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй төгжих зорилгоор чигшүүр тосыг хэрэгэлдэг. Тэр шат дээр энийг хэрэгжилж байсахгүй. Тэгэхэд яг юм 100 хэрэглэхэд айгүй тохиромжтой яг 100 тохирсон хангалттай хөнгөн мөртлөөсөө миний арьсанд айгүй хангалттай тохирсон хүнд яг нэг тийм тэнцвэрийн олцсон яг дундуур нь байдаг тийм тос юм бэлээ. Зундаа та нарыг амар хүн тос хэрэглэх дурггүй шүү дээ. Эсвэл өвөл тийм хитрхи хөнгөн тос хэрэглэх дурггүй шүү дээ. Энэ яг тийм яг гоё дундуур нь multi-peptide blend олон янзын пептидийн холимог, ethylated vitamin C, витамин Cтэй, тэгээ panthenol буюу витамин E агуулсан. Яг шүү тийм идэвхтэй одоо эмчилгээний шат болгож ашиглана гэж би бодохгүй. Гэхдээ пептидтэй учраас өөрөө яг арсны чинь өөрийнх нь тэр тоосгуудыг нь барьж өгөх зориулалттай орцууд бол агуулсан гэдэг утгаараа айгу зүгээр. Би энийг бол дахиж авна гэж бодож байгаа. Гэхдээ одоо байгаа чигшүүр тоснуудаа жоохон хэрэгж дуусгаж байгаад дараагийнхаа ботлыг энэ одоо бараг нэлээд дуусгах төгсөж байгаа хаа. Энэ хавцаа явж байна. Натуримын энэ дөрвөн бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзсэн сэтгэлийн маань хувьд бол юм байна. Таалагдсан гэж найдаж чинь тодорхой ойлголтуудыг өгсөн ба хэрвээ натуримын бүтээгдэхүүн худалдаж авах гэж байгаа ч юм өөрийнхөө арьс арчилгааг нэвтрүүлж үзье гэж бодоод шийдэж чадаагүй байсан бол шийдвэр гаргахад чинь тусалсан гэж найдаж байна. Тэгсэн бол энэ видеон дээр лайк дараарай. Өөр аль хэдийн хэрэгжилж үзээд эдрийг туршаад үзсэн хуалцах сэтгэл байх юм бол нэрээ видеонд комментээр хуваалцаарай. Бүгднгийнх нь арьс арчилгаа, арьсны хэм маяг өөр одоо арьсны хэлбэр асуудлууд нь ч өөр байдаг учраас нэг бүтээгдэхүүнд хариу үзүүлэх реакцууд бол хүн болгоны хувьд бас өөр байгаад байдаг учраас бас тиймэрхүү мэдээллүүдийг нэг дор бас бөөгнөлцөө гэж хүсмээр байна. Тэгэхээр хэрвээ огт ашиглаж үзээгүй хүмүүс байх юм бол магадгүй видеонд отлын комент хэсгийг үзээрэй. Алхины туршаад үзсэн бусад хүмүүс ч гэсэндээ өөрсдийн сэтгэлийг, өөрсдийнхөө одоо ойлголтыг, өөрсдийнхөө туршлагаас бас хуваалцсан байх магадaltaй юм байна шүү. Тэгэхээр комент үлдээцгийгээрэй гэж хүсмээр байна. Натурын бүтээгдэхүүний бусад өөр өмнө хэрэгжилжсэн 9 бүтээгдэхүүний 2 тустай видео мөн хийжсэнийг доор холбогдсон байгаа шүү. Энэ сувагт subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуу нь хавахыг дарчих юм бол энэ суваг дээр шинэ видео орох болгон notification осож явах болно шүү. Зөвхөн энэ шиг арьстай арчлыг одоо цувралын видеондаас гадна мөнгө удирдий, аяллаа тэмдэглэл гих мэдчлэн айгүй болон өөр сэдвүүдийн хүрээнд видеонд оршдог учраас янз бүрийн төрлийн янз бүр өөр үнцэнтэй мэдээллүүдийг та нарт хүргэж байгаа гэж найдаж байна. За тийм байна. Дараагийн видеогоор төнгөд гоё ирээд гэлцээ. Баяр та.